Зохиолч Алтан гэрлийн амар сайхан зохиолыг уншсан Цэдэн сод намын зол жаргал 3 зэрэг хайр өгүүлэлэг 4-р ангийн 4 дахь улирал шууд орж Алтай хотын 1-р сургуулийн өмнөх төглийн хэдэн улаан горт ногоон навч сохолзаад сэтгэл дэгэлзээд ёр бусын хөөрөлтэй дөнгөж 12-той нусан жороод болохоор хаврын улирал ирээд хайр гэгч хаалга тогшоод байгааг мэдэх сөхөөгүй ангийн огтоо шоглож л байснаас ондоогоор харж өв төвдөөгүй явж. Гэхдээ л ангийн багш хүч хэрэглэн суудалдаа сууцгаа гэж зандарахад ангийн цогцолгөгч хөөхөн шар охинтой нэг ширээнд суух болдог агаад түүнээс ёр бусын содон үнэр анхлаад нэг л игдүүтэй оргиж хатгаж явармоор гизэгдэж тарихгүйтмээр бодогдоод явчихыг яалтай. Гэвч анхныхаа арим нь оогт ондоо зүгээс ирэх учиртай байсан юм санж. Нэг өглөө жижүүр багш орж ирмэгц би гэдэг хүн таг гөлрлөө. Дэрвийсэн сормоостай алагнууд алмаа арим хөөхөн царай хормостын гимээр гоо үзэсгэлэн уйхан зөөлөн дуу хоолой гээд бүхэл зүйл нь үлгэрийн гүн шиг. Нааш харахт нь эрхийн мэрэгний 7 нар зэрэг гэрэлт чигшгэл болж хамаг би халуу шатаж би гэдэг хүн жижүүр багшийг өвчтөе чөлөөтэй хүүхдийн нэр бүртгээд гаран гартал нь дагуулan ширтлээ. Багш арын хоосон ширээг үлгэрийн шидэт нуурын толой мэт тормолцсон хар нүдэрээ шилбүрдээд дөрвийн бие бүлэг өвчтөе нэг чөлөөтэй нэг гэж хэлэх дуун киноных мэд уянгаж сураатаад л нэг наан нэг цаан сонсогдов. Хэсэг дунаартай дэлхийдээ буутал араас ээгээ яварч ямар хөөрхөн багш вэ гэж шивнснээс аль хэдийн гарч одсон тэр хөөрхөн багш дуулчихвэ гэсэн шиг нүүр халуу оргоод явчихад дэрэгдэх игнэнээс боогийж бас аман ангайж догтлон бүлтэлцэж байгаа харагдана. 12 настай 3 нусгай 3 хүүхэдтэй 31-тэй шинэ багш ангирмаад 3 зэрэг дурлцах нь энэ. Завсарлах хонх дуурангуут бид 3 давхар руу гүйлдэж шинэ багшийг гунхалцтал алхасаар ирж 9 анги руу орохыг нь харах гэж тогтож ядан догдолдог боллоо. Хөөхөн багшийн зэгзгэнсэн налархаа алхааг нүдэндээ дүрслэн харж уйхан хоолойг нь чихэндээ сонсож гэгэлзээд хичээлээч анхаарахаа болив. Ийхүү гэрч сууснаа анзаартал багш "Аль вэ? Жаргал чи юу гэж бодож байна?" гэж асуулаа. Юуны тухай яриа болж байсныг огт анзаараагүй тул би таг гацаж араас хэн нэг нь "Мөлжөгч капиталист" гэж сэм шивнэж энэ халуун будааг дагуулan хариултал ангийнхан тэр аяараа дуу алдан тааг болж 31 сурагчийн 62 нүд бүгд оройдоо гартлаа гаахаж над руу дүрлийтэл ширтжээ. 10 минутын дараа би хичээлийн эргэлэгчийн өрөөнд донхуртж зогссон бөгөөд түүхийн багш уйлан дуурайд л "Энэ жаргал санаатаагаар хичээл өмөлсөн сүүлийн үед бүр бие тоогоод байгаа юм" гэж байна. Хичээлийн эрхлэгч уурандаа дэлбэрэх төхөж эцэг их хоёрыг минь сургууль руу дуудуулсан агаад Ленин багшийг мөлжөгч капиталист гэчгсэн юм чин арга байж юу? Хичээлийн эрхлэгчид хатуу донгодуулж аавдаа алуулангаа алдаснаа би юмн чинээнд бодсонгүй ангирмаа багшийг бодоостой хэвээр гээвүрч гэгэлцээр сууна. Үннийг хэлэхэд бид 3 дурлаадаа галзуурах төгсөн тул ээгийг санаачилж 3 үлгэрийн дагин шиг хөөхөн багшид хайрын захаа бичв. Сэсээр улсад үйлдвэрлэсэн сэвсгэр цагаан цаасан дээр химэн сүртэй эхлээд дурлаж бичсэн захидлын дугаар 1-р нь энэ бүлгөө химэн дончтой төгсөختөл ээгийн захааг уг сатан авч уншиж үзснээ төгсгөлд нь 3 нэрээ бич гэж тушааж байна. Хайрын захааг зөвхөн нэг хүнээс нөгөөдөө хаягалдаг болохоос 3 нэрээс нэг бүсгүйд нэг зэрэг бичдэггүй гэдэг тухай 3 танхинд тунгааж бодох ухаан байсангүй. Нэрсээ 4 бай ангийн сурагч гээд цагаан толгойн дарааллаар Нямбай гэж дармалдаад бидэн 3 дундаа ээгийн хамгийн зоригтой тул хайрын захаагаа багш нарын өрөөнд орж ангирмаа багшийн дэгжин улаан цөмхөнд хийх ам ирсэн нууц таалгаврыг гүйцэтгэв.
Хонх дуугарч хөөгтүүд түүхийн хичээлдээ асуугдан сэдвээ майн мэгзэн мэт дүнгэнтэл цээжилж би анаал гэрдгээ эхэлчихсэн суудал ангийн хаалга торхийн анги даасан багш өдөр ууртаа орж ирээд бид гурвыг дуудаж самбарын өмнө нэгнүүлэн зогсооход пал хийгээд л явчихлаа. Гаднаас эхлээд хичээлийн эрхлэгч дараа нь ангирмаа багш орж ирээд нуурын толой мэт хар нүдээ дүрэлгэн мэл гайхаж байна. Өнөөх дэгжин цүнхээ мөрнөөсөө зөөж яваа харагдана. Энэ гурван нөхөр захиа бичээд цүнхрөө чинь хийсэн байна. Багштай хайрын захиа бичнэ гинэ. Хэмээн ангийн багш ууртай зандарахад ангирмаа багш дав хийснээ цүнхнээсээ ч улаан болчихлоо. Ангийн багшийг уурлах нь уу гэлтэй. Гэтэл ууралсангүйгээр барахгүй биднийг өмөөшнөн гайхмаар. Яалаа гэж дээж өдөр багшаа дөнгөж 4-р ангийн хүүхдүүд шүү дээ гэж байна. Шинэ багш цүнхээ уудлах дургүй байгаа нь илт зогсдол манай ангийн оргилмаа босч ирээд наад 3:30 үлгүүрт нуугдаад ээгийн жаргалд хайрын захиа хэлж бөчүүлэхийг нь энэ хоёр чихээрээ сонссон. Захиагаа багш нарын өрөөнд оруулж таны цүнхийн хийхийг энэ хоёр нүдэрээ харсан гэдэг байгаа. Оргилмаа гэх энэ жижигхэн хар охиныг бид ховчхаар гэдэг юм. Ингээд ангирмаа багш хичнээн дургүй байгаач цүнхнээсээ миний дураа талд армалдан бичсэн хайрын загтлыг гаргаж өглөө. Эрхлэгч ангийн багш хоёул толгоо нийлүүлэн хайрын захиаг уншиж цаашлах тусмаа овс хийн уурлаж "Үгүй бүр хайртай гинэ. Нусаач хүчрэхгүй хэвтэж" хэмээн жүгдэр багшийн бачимдал хязгаартай хурж тесрээд бид гурвыг дараалуулан далжийтл гурав алгатахад нүдэнд гал ботрох шиг болоод хазар халуун оргиод явчихсныг яалтай. Ээгийн батгах шавсан хөрөн бор царайг улаадаггүй гэж бодож явсан нь үгүй агаад түүний хазарш бас багшийн алганы мөрөөр тод ягарсан харагдана. Хазар халуун оргих мэдрэмж үүгээр дууссангүй аавдаа бүр алуулгаад өглөө. Тэгтэл хаалгадуулах юу ч биш байсан юм санж. Энэ явдлаас хойш бид гурав нүрээ хийх газар олохгүй улалцаж түлэгддэг болж хөөхтүүд. Багштай захиа бичдэг 3 тэнэг явж гин гээд шоолон орлолож чамаас л боллоо. Болох юм уу да гэж хичнээн асуулаа гэж бид хоёр ээгээрөө уурлана. Гуруулаа нэрээ бичдгийн ч өвдөө. Чиний мангараас болж сургуультай ярнууд боллоо гэж боогийн уурлаад ээгээтэй барилцаж авчиж үзлээ. Нэрэл гуруулаа захааны төгсгөлд нэрээ бичсэн маань хамгийн сод шогоор тодорч бүр 2-р сургууль дээр ч тарсан яригдаж байгаа сурагдуулдаж 2 сургуулийн 2100 хүүхэд туд шоож байгаагаас болоод ээгийн боогийн 2 дурлалаа ортоос орхиж энэ тухай үг сонсвол ууралдаг болсон байв. Харин би хайраа огтхон ч мартаагүй юм. Ангирмаа багш биднийг өмөөшнөр барахгүй над руу нуурын толио шиг нүдэрээ цаанаа л өөрширтээд. Сурагчийн дүрмд харшилсан байж болно. Гэхдээ л эн чинь хүмүүс шүү дээ. Хувийн нууцад ингэж бүдүүлэг халдаж болохгүй гэж хэлсэн нь чихэн сонсогдно. Эрхлэгч ангийн багш хоёр түүний энэ үгийг нохой хуцсны чинээнд ч тоож сонсоогүй юм. Ангирмаа багшийнх манай зэрэгэлдээ байшингийн нэг давхурт Орос мэргэжилтэнд зориулсан нэг өрөө байранд төр байгаа болохоор өглөөд тааралдаж харс тулгаараа царай нь хувс хийгээд хажин болчихдог нь илт анзаарагдана. 12-той ч гэлээ би эр хүн шүү юм болохоор багшийн нүүрний хувирал нэг л өөр гэдгийг мэдрэхтэйгээ. Би харахгүй болмог замбарын давсарт нуугдаад багшийн цонхоор ширтдэг болсноо ээгийн боогийн 2-т ч хэлэхгүй нууцаж байлаа. Нэг давхрын нэг өрөө байранд өрнөж буй бүхэн алган дээр мэт үзэгдэж ангирмаа багш ганцаараа уйлж суугааг харахаас зүрх шимширнэ. Юунаас олж байлаа юм болоо гэхээс гэрлүү навж ороод аргадмаар. Би элий балай хүн шиг болчихсон тул ээгийн боогийн 2 шинэ багшийг март наадах чин дурлал биш охоорхол гэдгийг пионерын ахлах удирдагч бит 3 дэрж өгөө эцтэй гэж намайг загнана. Би 2 найзынхаа загнахыг ч сургууль дүүрэн хөөхдүүд шоолохыг ч тоохгүй ангирмаа багшийг бодож гүйрсэн хэвээр. Цонхоор ширтсний 3 дахь хорой багш яагаад уйлдгийн учир тайлагдаж нөхөр нь гэхүүтэн харцтай эрен цогтвоо орж ирснээ хөөхий багшийг зэрлэгээр зодож 3 охиноо уйлуулж хэлсэн юм. Нэг мэдтэл би тэднийх рүү яваад орчихсон зогсож байсан агаад 12хонтой чөрчхөр хөө сохтуу өрийн гарт юу торхов тэрийг хаттлаа цохиулсан юмдаг.
Алга дууснаас хэд дахин тодооч нүдэнд манас хийснээ удаашруулсан кино шиг л арагшаа нисч байгаагаа анзаараад хэсэг хугацаанд юу болсныг мэдэлгүй дөнгөтэй тухайн орвол энэ гүлэг хийн хэмээн харгасэр ууртай хашгирч ангирмаа багш нөхрөө аргадан өөрөө зодуулан намайг хамгаалсаар байгааг бүр түр мэдрэв. Үүний дараа ангирмаа багш надтай тааралдаад улам мэдэгдэм хувьсгээлээ. Наад нүд чинь айхтар хөхөрчөж аав ээждээ юу гэж хэлсэн бэ? Химэн санаан зовход хүүхдүүд шоол хоорон зодолсон гэд хэлчихсэн гэлээ. Удалгүй нөхөр нь ахаад цагтуу урьж дахиад цодохт нь би түлээний хангинуур сүхээ бариад яваад орсон юм. Энэ гөлөг одоо хийн бэ? Ингэж шүрмөслөг туранхаа биетэй хэртгэхийн пүүдэн царайтай дүүрэн шивээстэй бахим гартай ир ангирмаа багш руу архираад над руу ухас хийхэд нь би муучгүй эрийн хугархай юм болохоор хөмхий зуугаад сүхээ далаатал гүйлэгчийн сүхтгэнэ гээд хурхаар нь би зориг ороод багшийн өмнөөр орж хэдхэн хоромч отгой хамгаалж дөнгөлөө. Маргааш нь хичээлдээ явхаар гарч ирээд хүлээхдээ шүн орсны хаалгаар гартлаа шидүүлэхдээ гიშгүүр дэвгүй цогсон өвдөг шатны хашилганд нэдэрсэн мөрмөн хөндөөрлөж байсан ч шүд зуун төвчөв. Багш намайг харж урт гэгч санаа алдаад хамт сургууль руу алах үед хажуугаар гарч яваа хүүхдүүдээ нүд бүлтэрч унах нь гэлтэй харагдана. Захиа өгөөдсөн чинь одоо бүр өргөчгөж яалаа гэжтэй багшгүй сурагчтай өрөхгүй химэн араас аваа байрны хоёр охины маргаан чих дэлсэхэд омогших мэдрэмж төрснийг яана. Жаргалаа миний дүүнээс хойш манай цонхыг манаж амбарын завсар зогсгоо бойл гэж ангирмаа багш хэлж байна. Харин та муухан амьтанд дарлуулахаа бойл кинонд дэр гардаг шиг сал гэд итгэмээргүй ууртай хэлчихтэл багш бодлогширсан харцтай алхасаар сургууль руу орсон юм. Завсарлагааны хонх дуугарахад миний хайр анги руугаа очихгүй багш нарын өрөөнд ганцаараа бодол дарагдсан суугааг би хаалганы завсраас эм харвал өмнөх шигээ нулимсаа туслуулан гунаглаж суудаг нөөрлөгдөөд харцсан шийдмэг бочгсон юм шиг. Орон нахаад л амбарын завсарт зогсоход надтай хамт орсноос гартлаа шидүүлсэн хангинуур сөхмөн бэлэн зэхээстэй. Тэгтэл өмнөөс үүдэр сүрхийж, зүр хаагдтал цочоож, өнөөх муухай нөхрийг нь гэж айтал ангирмаа багш зогсож байна. Миний дүү ингэж зогсгоо бол чамд нэг нууцаа хэлээ. Би энэ хүнээс салахаар шийдсэн. Гэхдээ миний дотор онгойчлоо. Багш миний толгойг ихэд инхрээ илбэж, зөөлөн гарн толгойд хүрсэн биш, хамаг би эргэнээд явчих нь хачин. Надад банкын урам цөрөөгөөд гэртээ харгаж ятгсан бөгөөд би түүн шиг амттай чихэртэй ахиж ердөө таараагүй юмдаг. Ангирмаа багш 3 хүүхдээ аваад нөхрөөсөө зүхтаан сургууй алга болчихсон гин химэн сургууль даяар цуурч шинэ багшийн нөхөр архаг гэмт хэрэгтэн гамбат химээгч дээрмийн хэрэгээр аймгийн мөрдөнд суусан гэцгээлээ. Болж зэрлэг амтнаас салж химэн би дотроо баярлсан ч учиргүй их гуниг нөмрөөд явчихсны зэрэгцээ хайртайгаа тааралдахгүй царай хувьсхийхийг нь нахиж харахгүй гэж бодохоор цээж нэг л хөндөөр. Ангирмаа багш Монголын хамгийн бөглөө суманд очиод нуугдчихсан орос хэлээ зааж байгаа гинлээ гэж эгээ дараа жил нь мэдэмхээрсэн ч хинээс сонсныг нь асуудал төгдрээд таг болчихсон юм. 14 жилийн дараа би их нэлхсэн эмнэлэгт ихэмж боллоо. Дорнод аймгийн Халахгол сангийн аж ахуйгаас гисэн хаягтай загтал аваад өглөөний үзэлгийн дараа зав гарган задлахдаа ирж амаржаад бутсан хэн нэгэн ихэл талархлын загтал эрүүлж гээд уншиж эхэлсэн хэрэг. Багш нь чамайг онц сурч байгааг, анаахын дэдийн хуваар авсныг, төгсөөд ихэмж болсныг бүгдийг нь сонссон. Чиний төлөө их баяртай явдаг. Би Халахгол сангийн аж ахуйд ирж дунд сургуульд нь орос хэлний багш болсон. Хүн шиг нөхөртөө уулзраад ахин 2 хүү гаргаад хүний зэрэгтэй сайхан амьдарч байна. Чамд баярлаа гэж хэлэх гээд загтал бичиж суун. Та 3 надад хайрын захаа бичээгүй бол чи манайх руу сүхтээ орж ирээгүй бол би өдий зэрэгтэй явахгүй байсан. Чамайг сүх далаахад гамбат учиргүй айж салгалахыг хараад би зөвхөн дорой надад л ирээ гаргадаг хулчгар амтан гэдгийг сэрээтэл ухаарсан. Тэгээд л зоргилсон. 12 хонтой гинхэн хүүхэн чиний гэгэлгэн хайр амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн шүү. Чамд аз жаргал хүсье. Олонд хүндтэй сайн ихэмж болоорой. Хамгийн гол нь сайн хантай уулзраарай. Гэсэн загтлыг би нэг амсгаагаар уншив.
Гэнэн насны минь хайр, нуурын толио шиг хаар нүдтэй хөөхөн багш минь гэж би дотроо өөрийн ирэхгүй дуу алдчихсан сууж билээ. За ингээд өгүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Юуны төрөнд энэ сайхан өгүүлгээ унших эрхийг олгосон Алтан гэрлийн амар сайхан зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс чин сэтгэлээсээ баярлан талархснаа илэрхийлье. Эрхэм хүндэт сонсогчид та бүхэн маань бас цаашдаа суугтайгаа хамт байж, subscribe дарж, бичлэг дээр маань лайк дарж, сэтгэлдээ үлдээж намайг дэмжээрэй. Ингээд дараа дараагийн зохиолоороо уулзтлаа. Түр баяртай.